нэрээ ихлээр сүртэй өгсөн боддог хүмүүс басаа гэх. Тэгээд мэдээж ээж аавын хувьд бүр хүүхдүүдэд төрөл одоо боддог ундаг ухаантай тийм хүмүүс басаа гэж хүсдэг байж таараа. Гэхдээ энэ дээр нэг салбар хүүхдийн номын одоо номын сангаас зөвлөхээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллага сангаас тэгээ өөрөө хувийн бизнес хийдэг одоо тэр авлажнаас ингээд төлөөллүүд оролцсон учраас жоохон жаргал зовлонгоо яриад яаж одоо боддог хүн болох вэ? Хийж байгаа үйл хэрэг маань яаж төлөв чиглэгддэг вэ тухайгаар одоо жоохон тойрч ярих гэж бодсон. Тэгээд энэний нэг одоо энэ яриа маань одоо Монсодор эвлэлийн газрын энэ эхлэлний өдрүүдтэй энэ үйл ажиллагаатай холбоотойгоор энэ үйл ажиллагааг өнөөдрийн боддог хүмүүсээс хэлцүүлэхээр өрнүүлж байгаа бас баярлалаа үлдсэн. Боддог хүн болгож байгаа юу нэ? Яг би бол одоо 2 жилийн өмнөөс нэлээд энэ хүүхдийн номын салбар руу хүчтэй одоо нөгөө хамаг цагаа зарцуулаад тий амьдралаа зориулъя гэж шийдсэн ингээд явж байгаа. Тэг яг ингээ харж байхад бол хуучны номнуудыг бол би сайн ухаж мэдэхгүй байна. Яг нөгөө хуучны үлгэрүүдтэй, хуучны үг хэллэгтэй яг сүүлийн үед нэг хэдэн жилээс эхлэхдээ 4-5 жилийн өмнөөс юм уу? Ер нь хүүхдийн номын агуулга маш хүчтэй сайжирж байгаа гэж би бол харж байгаа. Яг тэрний өмнө нь хуучинсаг хитрхи уламжлалаа барьсан ч гэх юм уу хүнд үг хэллэгтэй хүүхдүүд нь тэрийг сайн мэдэхгүй тийм юмуд бол нэлийн ажиглагддаг байсан. Яг сүүл орчин үед бол нэлийн сайн номнууд яг нэг хүүхдэд зориулж контент агуулга гаргаад байна уу гэж би бол харж байгаа. Тэгээд яг тэгхийн төлөөч бас явж байгаа төлөөллүүдийн нэг гэж бодож байна. Тийм. Яг хуучны бас зарим нэг зохиолч нар бас надаа онцлогтой санагдсан. Одоо жишээ нь Даш Дундаг зохиолч байдаг юм тий. Зохиол нь бол тухайн үедээ гарч ирсэн зохиолтоосаа нэг юм өөр өнгө аясан. Жишээ нь үг хэллэгийн хувьд бас юм шинжилэл авчирсан гэж хэлдэг мэлээ шүү дээ. Хүүхдийн зохиолч Даш Дундаг гэхийг тэгээд нэг зохиолын хуучин номын баяраар хуучин номуудаас олж авчаад уншиж ирсэн чинь яг их сонирхолтой санагдчихсан л да. Яг одоо биднэрт хэрэгтэй байгаа Монгол агуулгыг гаргаж ирсэн юм шиг санагдсан. Тэг яг тийм өмнөх бас нөгөө тэр бүр хүний нөгөө хүмүүсийн мэдэхгүй байгаа зохиолч нарын номнуудыг гаргадаг ч юм уу нэг тийм юу бас явах хэрэгтэй байх гэж бодсон. Яг одоо нөгөө уншигчид илүү ихссэн байгаа. Учираас яг тагаад бас агуулга нь сэргээд шинжлэгдээд сайн явж байгаа хэрэгтэй байх гэж бодлоо. Одоо хүүхдийн номын ордон дээр одоо жишээ мэдээж хэрэг одоо орчин үеийн номоор ажил хийх юм тийм ээ. Тэр номуудыг, хуучин номуудыг одоо илүү хүүхдүүд унших дуртай байд юм уу? Сүүлийн үеийн номуудыг унших дуртай байд юм уу? За тэгэнгүүт л аль номон дээр илүү сонирхолтой хоорондоо яриа өрнүүлдэг гэдэг юм уу тийм ээ. Энэ талаар таарсан. За манай хүүхдийн номын сан бол 93,000 номтой. Тэрнийг яг бага насны хүүхдэд зориулагдсан ном бол 5,800 ном. За энэ ном маань яг тэр тухайн одоо их мэдх тайванда чөлөө цогцолтой байрлуулсан. Бид нар эхлээд бол одоо яг байгуулагдсан үед бол хүүхдэд ном уншиж өгөх нь одоо нэг ардын амын зохиолоос уншиж өгдөг. Тэр нь яг одоогийн хүүхдийн сэтгэл зүйд нийцдэггүй хүн төвхтэй ойлгоход тэр агуулгыг ойлгох бас хэцүү. Тэгээд бид нар одоо өөрсдийнхөө уншиж байгаад ойлгосноор хүүхдүүд тэгээд ярьж өгөөд бид нар чинь нөгөө соёлын олон ажил хийдэг шүү дээ. Намын санаас тэгээд нөгөө уншигтанд бэлтгэдэг хүүхдүүд бид нар чанга уншлагыг хийж өгдөг. Тэр чанга уншлагыг хийхэд бид нар бас ямар номыг ямар насны хүүхдэд яаж хүргэх үү гэдгээ бас судлаа. Зүгээр шууд хаас нь аваад бид нар ч уншаад өгчихгүй. За тэгээд тэр номоос судлаад тэгээд яг энэ насны хүүхдэд тухайн хүүхдийнхаа нас сэтгүүн онцлогийг маш сайн харна. Дээрээс нь тэр өдөр тэр хүүхд одоо ингэ ном уншиж хөл хэр хүлээж авахаар байна. Тэр хүүхдийн сэтгэл зүйн бас харах хэрэгтэй. Хүүхдүүд одоо тоглоом руу анхаарсан байх бид нэр тэрийг одоо ном уншаад өгөх гэж юусэн яах вэ? Тэгэхээр нөгөө хүүхд чинь тоглоомоо тоглоод дуусаад нэг анхаарлын төвлөрөл өгөх. Анхаарлынхын төвлөрлийнхэн тэр цаг минутанд хугацаанд нь зориулж одоо номыг уншиж өгдөг. За тэгээд нөгөө номын сангийн тухай хууль 2015 онд гарсан гэдэг. Энэ дээр юу гэж хуульчилсан бэ гэхээр Монгол улсад хэвлэгдэж байгаа хүүхдийн ном зохиолыг 1% заавал манай номын сан архивлж хадгалж хамгаалж
байна гэсэн заалт байдаг. Тэгээд тэр заалт маань ер нь бол хэрэгждэггүй. Энэ одоо уулзалтанд талбарт бас юм заалт байдаг шүү. Тэгээд хүүхдийн ном гаргадаг бол манай номын санд 1% гэсэн одоо фонд хадгалуулж хамгаалуулж үеийн үед дамжуулж уушуулаарай гэж бас хүсье. Одоо ингээ 22 жил үйл ажиллагаа явуулж байхад зөвхөн хүүхдтэй биш, зөвхөн хүүхдийн номын баш, хүүхдийн номын зохиолт нар биш, ер нь нийгмээр бүх хүмүүс энэ хүүхдийн номд дуртай болох ажлыг бүх шатны газрууд, бүх төрлийн байгууллага, бүх газрууд ер нь хамтаар хийж ийж чинь уршин тогтноо суурин зөв тавьдаж эхлэх юм байна. Яг хоёр төсөл эхлэх үед 2021 он тэгээд 2022 онд гарсан санагдаж байна. Суурь судалгаа хийсэн маа. Тэрэн дээр ерөөхдөө ингээд Улаанбаатар хотод оршин сууж байгаа та 0-5 насны хүүхдтэй эцэг эхчүүд ер нь хүүхдтэй тогтмол нам уншдаг юм уу тэгээд судлаад үзсэн чинь 10% нь л яг хуу тогтмол уншдаг гэсэн. Тэгээд сая бас ингээд яг номын сангийн үзүүлэлтээр харахаар ер нь сул байна, тоо баг байна, дадал муу байна гэдэг нь бол ерөөхдөө харагдчихсэн. Энтэй холбоотойгоор бас яг номын сангууд болон одоо бусад олон нийтийн газруудад амралтын өдөр болгон яг эцэг их бага насны хүүхдүүдэд зориулсан үлгэрийн цаг гэдэг ингээд уншлагын чанга уншлагын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. За тэргээрээ дамжуулаад ерөнхийдөө яг эцэг эхчүүд хүүхдээ яаж ном уншиж өгвөл хүүхдүүд өөрөө дуурлах юм, эргээд би уншуулъя гэдэг сэтгэлийг төрүүлэх юм гэдэг зорилготойгоор тэр харамжаагаа зохион байгуулдаг. За түүнээс гадна бас яг хүүхдийн зурагт ном ба насны хүүхдэд зориулсан номууд ямар төрөл байд юм бэ гэдгийг бас танилцуулах зорилготой. Яг уншлага дээр ашиглаж байгаа номнуудыг одоо эцэг эхчүүд хардаг ч юм уу, тэ харсныхаа дараа өө энэ номыг очиод авъя гэдэг. Эсвэл манай хүүхдийн нэг сонирхож ин гэдэг сэтэл бол нэлээд төрдөг юм шиг ажиглагдсан. За тэгээд мэдээж хэрэг уншдаг болъё гэдэг энийг уриалаад одоо нийтээрээ унших төр соёлын түгээн зөвлөлөө явангууд унших сайн чанартай материалын номын хүртээмж мэдээж маш чухал тийм ээ. За яг нөгөө нэг уншдаг болоод тэнгууд нөө цөөн хэдэн их хэвлэгдэж байгаа номнуудаа уншаад дуусаад цаашаа яах вэ гэдэг нэг юм гацаанд орно ш. Тэгэхээр ерөөхдөө яг тогтмол яг хүүхдэд бага насны хүүхдэд зориулсан тэр чанартай номын хүртээмжийг сайжруулъя. За тэгээд Монгол уран бүтээлчийн чадварыг нэмэгчүүлье. За магадгүй яг энэ төсөл хэрэгжээ дуусны дараа ч гэсэн тэр чанартай номын хүртээмжтэй байнга ингээд зах зээл нийлүүлэгдэж идэг байгаасаа гэсэн үднээс яг одоо 2 дахь удаа хүүхдийн ном бүтээх fellowship гэдэг хөтөлбөрийг зохион байгуулж байгаа. За энэ дээр бол яг хүүхдийн ялангуяа одоо зурагт ном бүтээх сонирхолтой зохиолч зураачдыг хамруулад яг ингээд олон улсын түвшиндээ зурагт ном хэрхэн яаж бүтдгийг яг хүүхдийн нас сэтгэн онцлог тохирсон номыг бүтээхэд одоо яах ёстой гэдэг ч юм уу те иймэрхүү талаар одоо маш их олон зохиолч уран бүтээлчтэй танилцуулах, хуулзуулах тэдний уран бүтээлийг одоо үзүүлж харуулснараа нөгөө нэг дотоодод байгаа уран бүтээлчдийнхээ илүү нөгөө нэг харах үнцгийг тэлэгч гэдэг юм уу те иймэрхүү зорилготой 3 сарын хугацаанд хэрэгждэг хөтөлбөрийг одоо ингээ 2 дахь удаага хэрэгжүүлж байна. Тийм мэдээж боддог гэдэг хэрэгцээ бид нар бас аль төрөл бодно шүү дээ тийм ээ. Тэгж бодож байгаа болгон л одоо өөрөөр хэмжээд гэр бүлийнхаа хэмжээнд тэр ч тэгэхээр одоо өнөөдрийг хүртэл явж ирсэн боловсролын систем гэдэг юм уу тийм энэгээр бол гэж харж байгаа. Гэвч өөрөө энэ өнөөдрийн нийгмийн одоо дэлхийд дахинд өөрчлөгдөж байгаа одоо технологиос болт юм янз бүрийн одоо хүчин зүйлүүдээс болоод энэ хандлагууд аюул өөрчлөгддөг юм байна. Мэдээж зөвхөн төрлөختөн анх одоо хатан дээр зураал нэг ангир өсөв бол одоо бодоод эхэлж байна. Эндээс л одоо бас зурагтай илүү холбогддог юм болов гэсэн зөв уран бүтээлч хүний бодол байдаг. Тэгэхээр зэрэг бид нар бага насны хүүхдийг бол эхлээд ингээд мундаг шүлэг чийжлүүлэх гэдэг юм уу тийм чухал текст ухаалаг одоо сургаалаар шууд хөгжүүлж байдаг юм байна. Тэднэртэй хамтарч ярьж тэднэрт одоо зориулж зүйлүүдийг хийх ёстой. Тэдний хамгийн ихний ажил бол зургал гэдэг. Тэгээд зургийг харж хүүхэд ярих ёстой. Өнөөдрийг хүртэл бүр одоо сургалтын эргэлтгөө сургагч дээр зургийг бол чимэглэл гэдгээр л одоо өнөөдөр хүртэл харж иржээ. Гэтэл одоо та бүхний одоо хийж байгаа үйл одоо манай мишэлэн зурж байгаа, таны хүүхдүүдэд ажиллаж байгаа, танаа байгууллагын тийм ээ энэ хаалгууд ингээ харахад яг тэр боддог гэдэг тэр зүйл их нь бол зурагт ном байгаа тань. Зургийг илүү чухалчлах юм байна. Миний урд ч гэсэндээ манай редакцийн үед ч гэсэндээ илүү гол төлөв баримтлагдаг зүйлүүдийн нэг бол зураг дээр илүү анхаардаг. Энэ бол зүгээр чимэглэл зүйл биш юм. Энэ бол одоо тэр хүүхдүүдийн мэдрэмжүүдийн асар илэрхийлэх гэж боддог. Мэдээж одоо тэр хүүхдүүд юу гэдгийг яаж сонирч байх юм, ирэх зүйл яаж боддог байх юм, сэтгэл хөдлөлөө яаж хөндөг байх юм гэх мэт зүйлүүдийг зургаас л хэлж байгаа. Зөвхөн 10% уншдаг гэхээр угаасаа ном авахгүй дийлэнх хүн ам маань тэгэхээр тэрийг яаж ихсэх үү гэдэг талаас нь л бодож чадхаараа одоо энд юм хийгээл байгаа. Мэдээж татвар багасвал үнэхээр том дэмжлэг болно. Яг хувийн хвшлийн зүгээс бол хэлэхэд
Тэгээд яг нөгөө сая бас номын санжилж чинь та бас хэлж чинь нөгөө хүүхдийн зааж сургасан юм гарч ирэх юм бол хүүхэд угаасаа тэрнээс зугтдаг. Бүр ингээд яг надаа яг зааварлах гэдэг. Хүүхэд угаасаа мэдрэмж нь тийм байдаг гэж би анзаарсан. Ер нь бол одоо өөрөө чинээж болоод 2 настай хүүхдтэй бас нэраа хөтөө хүний үед хэлэхэд яг инг гэд хэлэхэд эсэргээрээ тэрийг хийдэг, зөрүүлдэг, сонсохгүй байдаг. Тэрийг ер нь одоо нөгөө юм бүх зүйлийг хөгжилтэйгээр ийм тоглоом болгож хардаг нь надад маш хүчтэй анзаарч байгаа. Яг одоо энэ 2 настай үедэр нь тэгээд одоо энэ манай ном манайд ч гэлтгүй бас дэлхийд тийм үе бас туулсан олон улсын жишээ нөгөө зурх номын түүхэнд те одоо номороо хит их зааж зааварлсан дидактик гэх юм уу ингэрээ тэгэрээ ингэж болдгоо байх шүү гэдэг ч юм уу бичвэрн хүртэл тийм байхаар хүүхэд тэрийг ер нь сонирхдаггүй юм билээ. Яг юуг сонирхоод байна уу гэхээр бүр ингээд нөгөө одоо уламжлалаа хаяад те ярил хүүхэд гэдэг амтан зүгээр юм хөгжилтэй тэр нэг номыг уншаад ээж автагаа уншиж өгч байгаа хүнтэйгээ нэг сайхан юм инээлдээд ч юм уу эсвэл нэг сайхан хөгжилдөөд яг тэр нэг юм амьд мөч байх нь л хүүхдэд үлддэг байгаа таахгүй юм амьд дурсамж болоод үлддэг. Би нэг судалгааны ажил уншиж ирсэн. Тэрэн дээр ингэсэн байхгүй юу нэг 4-өөс 11 настай хүүхдүүд 100 гаруй хүүхдүүдээс ингээд түүрлээд зурагт ном уншилж судалгаа хийсэн маа. Хүүхдүүд яг энэ зурагт ном яаж нөлөөлөд байна? Хүүхэд ер нь яаж тэрийг харддаг бэ? Зургийг нь ойлгодог юм уу гэдэг талаас нь судалгаа хийсэн байгаа байхгүй. Тэрэн дээр бол судалгаа нь бол англид болсон. Тэгээ англи хүүхдүүдийн судалгаа. Тэнгүүт ингээд надад бол зураг бичвэр хоёр байгаа. Гэхдээ бичвэр нь зураггүй ойлгохоос илүү зураг нь бичвэргүй байхад ойлгочноо гэсэн хүүхдүүд гарч байгаа юм. Тэгээ одоо жишээ нь тэрэн дээр нэг аутизмтай нэг хүү гарч байгаа 8 настай. Тэр хүүхэд ингэж өөрийгөө бусдад илэрхийлэхэд хэцүү хүндрэл угаасаа бэрхшээлтэй тулгардаг. Тэнгүүт нэг ном ээж нь уншиж өгсөн байхгүй одоо надад жишээ нь хазаар байсан пингвин гэдэг ийм утсан шувууны тухай ном. Тэнгүүт энэ ном хүмүүс бол нөө бодит байдлаасаа жишээ нь зугтах гэж заримдаа ном уншдаг шүү дээ. Тэнгүүт энэ ном бол тэр хүүхдийн бодит байдал нь болсон байгаа. Бодит байдлыг илүү дэлгэрүүлж ойлгоход тусалсан гэх юм уу. Тэнгүүт одоо энэ дээр нэг хүүд ийм бэлэг ирдэг. Тэр нь ийм утсан шувуу байгаа. Гарч ир утсан шувууны тоглоом. За тэгээ Бен гэдэг энэ хөх пингвин байна гэдэг энэ пингвиндээ хамаг байдаг юм аа ингээл зариулна. Эхлээд тоглоно сайн уу гэж хэлэхэд юу ч хэлэхгүй. Пингвин ерөөсө дуурахгүй. Тэгээд гижигдэн дуурахгүй. Амаа ингээд хачин сонин балган дуурахгүй нөгөө пингвин ийм инээдтэй малгайгаа өмсч үзүүллээ, дуулж өглөө, бүжгэлж өглөө нөгөө пингвин дуурдгүй. Тэ ингээд толгой дээрээ ч хүртэл зогсож үзлээ. Хамаг л байдаг юм а хийж байгаа. Нөгөөх нь дуурахгүй л байгаа. Тэгээд Бен ингээд хилээ гаргаж үзэж гин, ингээд чичилж үзэж гин, шоолж үзэж гин, дуурайж үзэж гин бас л дуурахгүй. Тэгээд тоохгүй байж бас үзэж байгаа дуурахгүй байгаа пингвин. Тэгээд ингээд хөөргөж үзэж байгаа юм. Эргэж ирээд бас л юм яриаггүй. Тэгээд ингээд нэг цэнхэр арсланд чамайг өглөө шүү гэд одоо нэг юу гэдэг те инглээ шүү тэглээ шүү бид нар нэг хүүхдүүдэд тэгдэг шүү дээ чамайг ингээд ихэхгүй бол тэглээ шүү цаанаас чинь мангаа ирж шүү ч гэдэг юм уу тэгж үзэж байгаа бас дуурахгүй тэгээ ингээд янз бүрээр сүултээ нөгөөт чинь ууралж эхэлнэ бүр ингээд ойрлон ямар нэг юм хилээч гээд одоо яг энэ хэсэг нь бол хүүхдүүдэд хамгийн дуртай гоё ингээд гоё мэдрэмжийн жинхэнэ гаргадаг хэсэг гэж аахгүй олон хүүхдүүд пэ байжсэн чинь нөгөө хүүхдийн чинь энэ цэнхэр нэг арслан яваад нийдчихдээ тэгээ нөгөө пингвин чи харж агаад ингээс зүгээр суугаад тахаар нь очиод хаддаг баггүй энэ арслангийн тэгсэн чинь нөгөө хүүхдийг гаргаж ирээд ёо игээд үсрээд гарч ирсэн чинь нөгөө пингвин чи эцэст нь нэг юм ярьж байгаа юм өөрийнхөөрөө ингээд одоо саянаас болсон бүх юмыг ярьж өгч штэ би чи толгой дээр ингэсэн би чам бэлэг болж ирсэн ингээд чи надаа малгай үзүүлсэн намайг сарлуу явуулсан тэгж жагаад ингээд би ингээ хадсан чинь чи гараад ирлээ гэд ярьж байгаагаа хүртэл ингээд яриад дуусч байгаа. Тэгээд амар гой санагдаад тэрээд дуусч байгаа тухай. Тэнгүүд энэ номонд бүр ингээд тэр аутизмтай хүүхд бол бүр шунан дурлаа дотор нь ингээд
хүснээрээ сараачаад нэг хэсгээ ингээд харуулад энэ бэн гэд хүүхдийн хийж байгаа хөдөлгөөн болгоны дүүрээжэд ингээд тээжилсэн байгаа байхгүй. Тэгээд яг энэ дээрээс нь одоо яг зурагт номын нэг юм хүч гэх юм уу тий бусад хүүхдийн нэг юм тархины тэр нэг илэрхийлэгдэхгүй байгаа нэг юм мэдрэмж юмыг гаргаж ирэх өдөөх тэр амар гол хэрэгсэл болж байгаа гэж ойлгоод байгаа. Ундраагаас асуух. Тэгээ ерөнхийдөө яг 2 удаагийн ингээ fellowship зохион байгуулалт гадны яг одоо ерөнхийдөө ингээл ном бүтээл маш олон хэл дээр хэвлэгдсэн ч гэдэг юм уу нэлээд туршлагатай уран бүтээлчдийн яг хэлдэг зөвлөгөөнүүдээр бол яг нэг юм давтагдж байгаа хэд юмнууд л байгаа гэдэг. Тэр нь болохоор ерөнхийдөө уншигчаа хүндэл гэдэг бол хамгийн түрүүнд хэлдэг. Хүүхэд чинь одоо юу гэдэг нь та нар одоо ингээд хүүхдээс амар илүү ухаантай амар хамгийн бүр илүү мундаг болохоор ингээд зөвхөн хүүхдэд юм зааж сурахын төлөө энэ номыг бүтээгээгүй та нар өөртөө төрж байгаа тэр мэдрэмжийг магадгүй хүүхэд байхдаа юу мэдэрч ийсэн аач гэдэг юм уу те хүүхэд байхдаа тохиолдож ийсэн нэг зүйлээ ингээд түүх болгоод хүүхдтэй хуваалцахад хүүхэд тэрэнд одоо хүүхдэд илүү тэр ойрхон байдаг гэдэг байхгүй. Тэрнээс ч одоо яг саяны Мишель хэлдэг шиг ингээд чи юм байх хэрэгтэй шүү. Сайн хүүхд гэдэг чи энийг хэлдэг шүү гэл ингээл дандаа нэг юм сургамжилсан хүн гайстай ном бичих юм бол хүүхдэр бид нэр өөрөө байнга тийм юм сонсохыг хүсдэггүйтэй яг адилхан хүүхэд гэсэн тийм байнга сонсоод байхыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөдөө нэлийн давтамжтай ажиглагдаж байгаа зүйл бол ерөөдөө уншигчаа хүндэл хүүхдийг ингээд дээрээс биш те хүүхдтэй яг нэг төвшөнд очиод хүүхэд яг юу хүсдэг үлээ хүүхэд чинь яг хин блэ гэдэг талаас нь уншигчаа хүндэтгэж ханд гэдэг бол нь маш их хэлдэг. За тэгээ дээрэс нь бас саяхан яг өнгөрсөн 4 өдөр орсон нэг Бельгийн зохиолч ерөнхийдөө бас яг яаж өөрийнхөө уран бүтээлийг туйрагдаг талаар ярьжсэн. Тэр хүн болохоор өгсөн тэр зөвлөгөө нас надад аягүй таалагдсан. Тэр нь болохоор зөвхөн харж байгаа зүйлээ бичих биш те мэдэрч байгаа зүйлээ бичих гэдэг. Тэгээд тэр нөгөө нэг хүүхэд ялангуяа тэр дөрүүдэд тэр мэдрэмж ороод ирэхээр хүүхэд ч гэсэн өөрөө маш олон төрлийн мэдрэмжийг өөртөө агуулж идэг учраас тэр мэдрэмжийг өөрөө мэдрээл өөрийнхөө тайлал тэр номтой холбогдох нь маш чухал байгаа гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө яг тэр нэг хүүхэд настай холбоотой зүгээр нэг юм зааж сургахыг гэхээсээ илүүтэй яг л нөгөө те нэг хөгөөд байгаа тэр нэг үндсэн одоо яг хуу сургамжтай байж болно те сургамж тэр номноос хүүхэд ямар нэг юм зүйл сурч болно. А гэхдээ тэр сургамжийг яаж маш энгийнээр хөнгөн дал дутахтаа гарч гэдэг юм уу те агуу гоё юм сонирхолтой түүх өгүүлэх хэрнээ цаана тэр сургамж нь явж идэг байдлаар бичих нь л одоо хамгийн чухал тэгжижил хүүхдэд юу нь бол хүрдэг гэж үздэг байгаа байхгүй. Бага наснд нь одоо юу гэдэг нь 2 хүртэлх насны хүүхдийн хувьд ялангуяа тэр нэг юм альва зүйлийг анализыг хооронд нь холбож дүгнэж бодох тэр сэтгэлийг суулгахад эцэг эхчүүд маш чухал гэж байгаа байхгүй. Бодол сэтгэхт нь туслах. Яа тэгэхээр одоо хүүхэд ингээд шууд нэг халбах байруулангууд шууд амар цэвэр хийдэж чаддгүйтэй адилхан тэр альва зүйлийг хооронд нь холбож бодож эцэг тэр үйлийг ч гэсэн хүүхдэд зааж сурах хэрэгтэй байгаа байхгүй. Бид нэр үлгэрэлж харуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр магадгүй зүгээр ном уншиж байхдаа тий одоо энэ номчин өөрөө дээрээс нөгөө нэг юм бүтцтэй учраас тэр хүүхдэд яг тэр нэг сэтгэлийг суулгахад маш чухал байгаа байхгүй тий эхлэл байна тодорхой дөрүүд байна үйл явдал гарч ийн тий төгсгөл байна тий тэгээ яг энэ бүтцийг ашиглаад бид нэр хүүхдэд аливаа зүйлийн хоорондын холбоосыг тайлбарлах ч юм уу тий ийм юм болсон учраас одоо үр дүн ийм үр дагавар гарч байгаамаа гэдэг ч юм уу нэг тиймэрхүү нэг аливаа зүйлийг одоо дүгнэлт хийж бодох тэр чадварыг суулгахад зургт нам ашиглаад хүүхдтэйгээ ярилцах бол маш чухал байгаа даа тий. Нэгдүгээр энэ бол яг гэрээ орчинд хийж хэлэх гээд байгаа хөөхтэй боддог хүн бай, сэтгэдэг хүн бай. Тэгээд одоо аливаа зүйлийн талаар одоо энэ номчин жишээ нэг төгсгөлтэй байж болно гэхэл хүүхд цаашаа гэтээ хэрвээ ингээгүйсэн бол яах байсан бол гэдэг тэр нээлттэй асуултуудыг хүүхдэд тавиал эхлэхээр хүүхд өөрөө бодож эхлэх байхгүй да. А тэрнээс ч яг дийлэн ихтэй одоо ингээс ажиглаад тахаар нөөж аваад өөртөө магадгүй бид нэр яг ингэж ном уншиж ингэж өсөөгөө яг тэр соёл нь хараахан ингээ суугааг байгаа учраас энэ бас жоохон дотмог байгаа юм шиг байна. Тэгэхээр яг нөгөө яг ном ашиглахаараа ингээл энэ юу вэ тэр юу вэ гэдэг нөгөө нэг шууд нэг бодож сэтгэхэд ах шаардлага байхгүй асуултуудыг аягүй түгээмэл хүүхдүүдээс асуугаад байгаа байхгүй. Тэгээ би ч гэсэн өөр дээрээ ерөөхдөө анзаарч ингээл цэцэрлэгээд хараад хүүхдийг аваад явж байхдаа яг нэг тогтсон эдэ асуултуудад асууж байгаа байхгүй. Хүүхд за өнөөдөр юу ийсэн хоолоо сайн идсэн уу унтсан уу тоглосон уу гэдэг юм уу. Тэрэнд бол хүүхэд ингээ бодож сэтгэх ямар шаардлага байхгүй байхгүй. Өдөр тутмын хийдэг юм тийм тэгсэн тоглосон унтсан гэл тэ. А гэтэл бид нэр яг ингээд орой магадгүй унтахтаа ном уншаал хүүхдтэйгээ ярилцаад эхлэхээр хэрвээ энэ яг нөгөө нэг номын үйл явдлыг тэр чигээр нь заавал батах албагүй шүү дээ. Хэрвээ ингээгүй байсан бол яах байсан бол магадгүй энэ гол дүр маань ийм биш, ийм шийдвэр гаргасан байсан бол яах байсан бол гэж зэрнээс эхлээл бодож сэтгэхүүл хэлэх юм болов гэж байна. Тэр нэг бас уншижсэн юм саанд орчлоо нөгөө нэг урлагийн түүхч нэг хүн яг нөгөө урлагийн бүтээлийг хараад тэрийг ингэж одоо нөгөө ойлгож мэдрэх хүртэл ямар үе шатууд авдаг вэ гэдэг тухайн нэг ийм 4 үсэг гаргацсан байгаа хгүй. Тэг эхлээд нөлөөлөх ёстой гэж байгаа. Одоо яг тэр бол хүүхдүүд яг ижлэхэн байгаа хгүй. Яг анхаарлыг нь татаад ямар нэг байдал нь нөлөөлөөд
Тэгээ тэр номыг ингэж сонирхох сэдлийг нь эхлээд өгөх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ дараа нь яг дотгошоо нь ингээд анхааралтай ажиглах үе гэж байгаа хгүй. Яг тэр урлагийн бүтээлээ ч гэсэн эсвэл зурх номыг ч гэсэн тэг яг бүх дүр болгоныг дүр нь хаашаа явж байгааг ингээд үйл явдлыг нь сайн ажиглаж ингээд анзаарах шат гээд тэгээд тэрний дараа болохоор хамгийн чухал үе буюу одоо ингээд өмнө нь байсан мэдлэг туршлага дээрээ тэр номынхоо юмыг ингэж нийлүүлж холиод тэн дээрээс нөгөө тархин процесс явж байгаа шүү дээ. Бодох чиглэн процесс нь яг 3 дугаар шатн дээр яваад тэгээ яг тэр хэсэгт маш олон тэр одоо нэг судалгаан дээр гарсан хүүхдүүд өмнө нь хизээч мэдчихсэн гэж бодоогүй юм а ярьсан гэж байгаа. Би одоо энэ юмыг чи саяны асуултаа яаж олсон өмнө бодож исэн юм гэж үгүй би дөнгөж сая энэ номыг харж агаад бодож оллоо гэж байгаа. Тэгээд яг тэр шатн дээр ер нь бол хүүхдийн юм тархины нэг юм өдөөгөөд тэг яг сүүлийн шатн дээр нь бүгдийг базаад ойлгоод ингээд дахин хардаг шат гэж байна. Хүүхэд нэг номоо байн уншуулдаг тий. Яг тэр 4 дахь шатн дээр дахин эргэж тэрийг ингээд батжуулаад авдаг гэсэн. Тэгээд яг юу энэ дээр хэлэхээр нөгөө зурагт ном чинь яг хүүхдийг яг зургаар хүүхдийн ном батдаг байхгүй. Энэ нар бол зургийг харуулаад өөр дээрээ суулгаад би яг өөрөө бас нэг жоох хүүхдтэй одоо 5 настай 2 наснаас нэглээд яг ингээд ном дуулах гал өөр ажилласан. Тэгээд яг эхлээд би бол ер нь жоохон багт нь ингээд том орондоо яг гацраар ингээд зурагт номнуудад тэрний насны онцлог төгссөн зураг номууд ингээд тавьчихж байгаа ингээд тэгээд мөрхөөр нүүдгч ингээд авдаг. Тэгээд яг өөрийнхөө сонирхож авсныг би эхлээд уншиж өгсөн. Одоо тэр номдаа хайртай. Тэр номыг өөр ингээд өөр гой зохиогоод яриа баяжуулаад тэгээд саяхан өнгөрсөн 7 хоног гээд хасаа өдрөө өөрөө ингээд цаасан дээр зургуудаа жижигэн хайчлаа. Тэгээд нөгөө номныхоо үйл явдлуудыг ингээд дараалаад тавьсан. Одоо бодож эхэлж байна. Тийм бодож эхэлж байгаа. Тэгэхээр яг л зурагт номоор эхэлж бүгдийг боддог болох чухал юм байна гэж харагдсан шүү. Тэгээ одоо ингээд би ингээд тэр номыг хүртэл ингээд ажиллаж байгаа хийж аваад мэдээж ээж аваад бүгд ном авч байна. Тэгээд нөгөө одоо өөрийнхөө багтаа уншиж ирсэн үйл борд юм уу, Монгол ард үйл гэдэг юм уу. Энийг ашиглах тулгаад байдаг л. За тэгэнгүүт бас нэг сонин үзэгдэл ямарсан ч. Манайхын мэдрэмжийн ном гэдэг ном гаргасан. Мэдрэмжүүд юу гэдэг вэ гэдэг. Энэний өмнө бол бид нар тийм хүүхдийн сэтгэл мэдрэмж чухлаа гэж одоо бид нар ийм туулаатай 8 ном ингээ гаргасан. Тэр нь хайр гэж юу вэ? Тийм аз жаргалтай байхдаа чи яадаг вэ гэдэг ингээ. Нөгөөх нь айсан үедээ, уурсан үедээ, хатаархсан үедээ гэдэг чинь. Тэгэд манай тэр номнуудыг хамгийн одоо юм иргэдтэй хайр хамгийн түрүүнд туулсан. Тэгээ ээж аав нь яг энэ хүүхдтэй уур уцаар хатаархлыг авч үж яах юм гэдэг ч юм. Тэгээ тиймэрхүү маягаар бол бид нар хүүхдийн номд ээж аавд хөрөнгөж хандсаар ирсэн. Тэгээ бид нар бол энэ номыг яах гэж гаргасан бэ гэхээр хамтдаа унших хэрэгтэй гэж. Одоо бүр уулын дээр хүүхдтэй бид нар ч одоо ингээл гэдэг чтэй уншиж сурахтаа ном бичиг үсэг сурчаал одоо ном уншдаг ч юм тийм фандлага одоо хэвтэл би энэ номны хувьд бол тэр цуг унш. Энэ бол хүүхэд ингээд ганцаараа ажиллах юм боломжгүй. Ийм олон сэтгэл мэдрэмжүүдийг одоо хэлж чадахгүй. Энэ дээр чинь энэ зурган дээр инрэл зам дээрээс эмгэн хомсыг цуглуулдаг гэж. Инрэл гэж юу юм? Би нэг жишээ хүүхдтэй манай хүүхдтэй 3 дугаар ангид одоо том. Гэхдээ энэ мэдрэмжүүдийг би өмнө эзэж ярьж байгааг учраас ойлгохгүй хайрлах. Инэрч хайрлах гэдэг юу юм одоо тийм би өчтөр оройг ярьжсэн. Энийх одоо ингээд замдаа нэг юм шахагдсан шуу чи яах вэ машин ингээд дайрах гэдэг үйл чи яах вэ авраш гэдэг тийм хүн чанараа хэлж ийн л наадах чинь чамд байдаг инэрлцдэг л тийм. Тэгэхгүй бол бид нар чи хүнийг хайрладаг хүн болохоор амтыг хайрладаг хүн болохоор юм гэж юм. Тэгэхээр зөв бид нарт аягүй тийм зургт ном бол хамтдаа юм ярьж хамтдаа өнгөрүүлж аягүй олон зүйлүүдийг ярих юм зүйлүүд юм байна гэж бодоод тэгээд бид нар бол одоо ийм хөө номууд бол би төдийлөмдөө борлогдно гэж би сайн мэдэхгүй байна л да. Ягаад гэхээр зэрэг хүн чинь болоод ингээд амьдралын турш мэддэг зүйлүүд шүү дээ. Гэтэл ямар энэ зүйлүүдийг мэдэх ийм хэрэгцээ шаардлага байдаг юм бэ гэж бодож байна. Тийм надад бас нэг анзаарчихсан эцэг эхчүүд донд одоо ном зарж байгаа шүү дээ. Би бас тэ жижигхэн дэлгүүр дээрээ тэнгуут ингээд нөгөө зургийг хараад жоохон амар зургтай юм бэ гэдэг байхгүй юу? Нэг мангас тангас ч юм уу те нэг юм одоо хөөрхөн биш зураг гэх юм уу? Одоо нөгөө cute биш. Тэнгуут тэр
зурагнаас нь болоод айдаг ч юм уу эсвэл ингээд наатгацаас чи хүүхдээ айчин битгий юм харуулмаар баг нуудаг ч юм уу тийм одоо жишээ нэг цэцэрлэгт юу болдог вэ гэдэг нэг ном зурсан. Тэгэд яг тэрийг нэг нөгөө номын баяраарчлуу нэг хоёр хүн ирж харсан амар зурагтай юм бэ бэлээ тавьж исэн. Тэг яг тэр нь бас нөгөө хүүхэд гэхгүй шууд өөрөө нэг юм шийдээд явчихж байгаа юм шиг санагдаад байна. Одоо нөгөө амар алдартай нэг жишээ би баг байнга ярьдаг нөгөө Маурис Синдакийн Мангасуудын оронд гэдэг ном чинь номын санд хэдэн жил үлээ юу шүүмжлэгдээд зарж болохгүйгээ хоригдсон ном. Тэгээд номын санд болохоор хүүхдүүд тэрийг барьж аваад идэг. Зөвхөн тэрийг нь л уншаад идэг. Тэгээд энэ одоо яагаад амар мангастай хүн амарлын хүүхдийн ч одоо цухтаад өргөдөг юм уу гэхээр эсэргээрээ нөгөө номд чинь дурлаад мангас шиг наашлаад явж байгаа нь амар гоё байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө түрэмгийлэхгүйгээр те яг хүүхдэд зориулсан хүүхд нь юу сонирхож чинь сонирхгүй байх гэж бодсны чинь л ер нь сонирхох байх гэж бодож байна. Нэгэн гэж бид нар чинь байнга номын худалдаанд гарна. Танах өстөр муухай одоо нэртэй номууд хийх юм аа гэл. Юу харахтай бүр те даашинцтай хөлбөмбөг ч юм уу. Нохой хүн тэргээд. Тэгээ ингээ харж байхад бол хүүхдүүд арай хийж л одоо энэ төсгүүдх зай ийм одоо өөрөөрөө байх хувь байх зайл одоо тэднэрээр яг өгүүлэгдээд байгаа байхгүй тий. Тий одоо тэгээд энэ дэр ихээр сүүлийн үед хүүхдүүдтэй нөгөө ажиллаад явж байгаад та нар ямар төрлийн ном унших сонирхолтой аимшиг гэж байгаа. Тэгэхээр одоо бид нар яг нөгөө тэр хүүхд рүү энэ одоо аимшиг тэр хүүхдийнхаа сонголтыг хүндэтгэж харилцаж эцэгчүүдийг авч өгсөй. Эцэгчүүд яг л юу уншихын шийдэд байгаа шүү дээ. Тэгэл яг ингээ анзаарч байгаа юм бол эцэгчүүд зүгээр л манай хүүхд одоо юу гэдэг дандаа л юм хүүхэд гэхээр л дандаа л юм гоё сайхан өдөр болгон баяр жаргалтай байдаг юм шиг юм төсөөлөд байхгүй. Гэтэл хүүхдийн дотор ч амар комплекс ертөнц байгаа тий. Тэр одоо гунгийг мэдэрнэ, заримдаа хатаарах нь, уурал нь тий. Уг нь бол тэрийг ингээд хүүхдэд ажиглахад л эцэгчүүд ойлгочих юм байгаа байхгүй тий. Хаяа ууралдаг, бусдаа барьцдаг, хатаарахдаг тий. Тэгвэл яг тэр байгаа тэр мэдрэмжийг бид нэр яаж ойлгуулад тухайн үед чамд яг ийм мэдрэмж төрж байгаа үед тэгвэл яах ёстой юм бэ гэдэг тэрийг л уг нь тэр талаар нь ярилцах хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэнгүүд одоо жишээ нь тэр дандаа нэг жаргалтай үедээ хайрлсан үедээ илдэг үедээ ч гэдэг юм уу тэрийг аваад хүүхдэд хизээч тийм мэдрэмж төрдөггүй юм шиг тэрийг ингээд арангуулад амнаас нэрэл нэг талаараа жоохон төрөнгөл юм шиг тий. Гэтэл яг тэр нөгөө нэг яг ингээд ууралж байгаа үед нь ч юм уу тий яг нөгөө нэг ууралсан үедээ би гэдэг намаа уншаал тий. Ханаар шам ч гэсэн хаяа ийм мэдрэмж төрдөгтэй. Гэхдээ энэ бол зүгээр юм байна тий. Гэхдээ чи ингээд ууралсан үедээ яаж болдог байх нь гэдэг чинь айгу хөөрхөн нэг дотроо нэг юм тасгал басгалтай ч тийм нэгээс 10 хүртэл тоол юм аа тэгээд тэгэл яг тэр нэг хүүхдтэйгээ ярилцах тийм амар хөөрхөн орон зайг ерөөхдөө зурагт намайг ойлгохдаг юм шиг санагддаг. Тэгээ ер нь бол бас төслийн хүрээнд ч гэсэн бид нар эцэгч асаа хамрагчдад зориулсан сургалтуудыг бас ингээд үе үе зохион байгуулдаг. Тэрэн дээр бол яг нэлээ энэ талаар ярьдаг. Яг хүүхдтэй яг амар олон хүмүүс ерөөхдөө манай 15 минутаас пэйж рүү ч гэсэн холбогдоод яг за тэдэн настай хүүхдтэй ямар ном унших вэ энэ гэж аяг тийм зөвлөгөө асуудаг байхгүй. Тэгээд яг сургалт эднэр дээр бид нэр ярихдаа дандаа нөгөө нэг ихэнхдээ авдаггүй номнуудыг ерөнхийдөө цуглуулж очдөг л да. Тэгээд за жишээлбэл энэ номыг те бид нэр ингэж ашиглаж болдог. Дотроо ийм юм агуулга байгаа гэд нэг зурагт номыг ямар олон төрлөөр хүүхдтэйгээ яриа өрнүүлж ашиглаж болох юм бэ гэд жоох юм задлаад ингэ яриад өгөнгүүт эцэгчүүд эн чинь ийм учиртай ном байсан юм уу гэд илүү ойлгох. Яг хүлээж авах хувьд бол аюу нээлттэй болцсон юм шиг бол санагдаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг тэрийг таниулах, ойлгуулах яаж чухал юм бэ гэдгийг л тогтмол байнга хэлж ярьж байгаа аюу чухал юм шиг санагдсан. Одоо тэгээд тэр манай мэдрэмжээ номуудаар ингээд би эсвэл тоглож бодож ирсэн л та. Гинт ингээд одоо тийм муу зүйл сөрөг мэдрэмжүүдийг аваагүй байж байгаа л бас би төгтөг штеп юм те. Тэгээд за яаж ч нэг 15 насны хавцаа гэж хаягдсан үедээ гэдэг ном хийдэг чинь бодож ирсэн. Би чинь ингээд амьдралтаа палц үлгээл ингээд орцсон үгүй гэлч ундаг штеп. Тэгээд одоо яаж ч тэр мэдрэмжийг одоо хаягдахаас нэг анх удаа дуутай болсон хүүхэд нэг хизээ тэр хүүхдээ буцаад явна гэж боддог гэж аахгүй юу. Дүүгээ буцаад явчихна гэж боддог. Тэг явахгүй байгаад хараа гайхаад энэ нөгөө хамаатныхаа хүн ирсэн чинь өгөө явна. Энэ хүүхдийг аваад яв гэд тэр санаанд орчлоо. Хүүхд яг дотроо нөгөө дүүтэй болж ийн гэж эртнээс л сайн ярьж хэлэхгүй бол тэрийг нөгөө нэг явах гэж байгаа түр ирээд явж байгаа хүн гэж ойлгодог гэдэг санаанд орлоо. Хээс үгүй. Хүүхдүүдээр нөгөө ном уншуулчаа дараа нэг зураг зурулдаг байхгүй. Тэгээд зураг зурулахаар хүүхдүүд
яг ойлгосныхоо өөр их сэтгэлээр өөр зураг авч тэрэнд чинь л яг нөгөө боддог зэрэг үйл ажиллагаа харагдаад байгаа. За тэгээ нэг удаа нөгөө одоо нэг ангидаа багш нь баяраар эцэгчүүд нь байж хаад баяраар хүүхдүүдээр нь зураг зүгээр ном уншаагүй зураг зурсан юм. Тэгээ нэг охин тэр зургийг одоо гэртээ болдог үйл явдлаа яваад сууж байгаа зураг үзэж байгаа өөрөө тоглож байгаа гэл ингээд зураг зурч. Гэхдээ тэр гэр бүлийн хамаг л ажлыг нөгөө ээж нь амжуулдаг байсан маа. Ээжийн тэнд юусэн төслөөгүйсэн тэр хүүхд. Тэгээ одоо тухайн үед багш нь бас л ээж нь одоо ингээд зөөж аваад яваал гэдэг бас оролцоо баг байдаг юм байна гэдэг тэр зургаас нь тэр тухайн багш дүүрэнжилтэй. Тэгээд дараа нь ээж нь бас өөрөө гайхсан гэсэн дэр үгүй ямар сони би ч одоо хүүхдээ зөөж авдаг хүүхдтэйгээ байнга ажилдаг юмны нууш өгдөг одоо битэр чинь хамаг л байдаг цагаа өнгөрүүлдэг штэ гэдэг ээж нь гайхаад тэгээ эргээд хүүхдээс асуусан юм байна. Тэгсэн чинь хүүхд нь гайхажсэн миний энэ зурсан зургийг манай ээж яагаад ойлгоогүй юм бодсон юм шиг гайхажсэн тэгээд хариулсан миний ээж ийм гоё юм чинь ийм сайн ээж юм чинь би ээжигээ зургатаа муухагаар илэрхийлчих байх гэж бодоод ерөөсөө ээжигээ зураагүй гэсэн байхгүй. Тэр нөгөө уншлууллаа, зурууллаа, заавал хүүхдээс эргэж тайлбар авах хэрэгтэй. Тэгвэл бид нар бас нөгөө цаашдаа тийм бодлыг ингээд өөрөөс нь асууж авах хэрэгтэй юм бэл. Тэгээд одоо энэ зураг дээр юу яасан хүүсийн одоо энэ яг яаж байгаа гэдэг нь хамтраад ярилцаад тэгвэл бас хүүхдийн бодол улам цаашаа ингээд явах хэрэгтэй. Тийм тэр судалгаан дээр бас айгүй их дурдж ирсэн яг саяны шиг нөгөө хүүхдүүдээс одоо судалгаа авч байгаа хүн маш их асуулт асуугаад асуултуудын чухлыг бас дурдсан байхгүй хүн одоо ном уншиж өгж байгаа хүний асуултын өнцөг нь айгүй чухал юм эле одоо тэр дүрийн оронд байгаа бол яах байсан бэ гэдэг ч юм уу дандаа нөгөө нээлттэй тэр хүүхэд нэг юм бодож байгаад хариулах асуултуудыг асуугаад тэгээд үгээр хариулахаас гадна яг нөгөө саяны хэлсэн шиг бодож байгаагаа зургаар бүр айгүй сонин өнцгөөс илэрхийлдэг юм байл хүүхдүүд. Тэг яг нөгөө ном уншиж өгчөөд дараа нь зуруулж юм уу маш их ярилцаад маш их одоо ухаж асуугаад одоо энэ дүрийн оронд чи байсан бол эсвэл энэ дүр ингээгүй бол яах вэ? Яагаад энэ дүр нийшээ хараад энэ нийшээ харсан байгаа вэ? Яагаад зохиолч зураач нь энийг ийм өнгөөр будсан бэ? Гэт одоо яг тэр кейс дээр ашигласан номнууд бол нэлийн юм бодуулахаар номнууд авах дал дотготой. Тэрийг одоо хүүхэд баг ойлгохгүй байх гэж бодоод ярилцагч нөгөө судалгаа авч байгаа хүн асуугаад байхад тэрийг бол хүүхдүүд амар сайн ойлгодог. Ингээд хит уншуулж байгаа дараа нь цаана нуусан тэр нэг одоо шашны мессеж үйдэг ч юм уу тий. Нэг одоо нөгөө зоопарк гэдэг номон дээр хүүхдүүд амттыг ингээд нөгөө зоопаркт юунд одоо нөгөө төмөр ийм хаалтанд хийцэн тэнгуут яг нөгөө эргчлөөгүй байгаа гэдгийг нь хүүхдүүд бол ойлгоод ингэж байгаа байхгүй. Энэ угаасаа та бодоод үзэлтэй торон дотор байгаад хар чинь хинтэл гоё байв гэсэн хариулт 19 10 та хүүхдүүд өгч ин гэхээр асууж чадах юм бол хүүхдүүд бодно гэж бол хэлмээр. Тэгээ одоо бид нар чинь ингээл баахан ном авч өгвөл уншаарай гэл ямар ном байсан бэ гэл гоё ном байсан гэл заа уншиж ингээл яваад байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө бага насндаа яг өөрийн болгож уншиж авсан ном хизээч хүүхдийн насан туршдаа багтагддаг. Тэгээд тэрийг заавал хүүхдээр өөрөөр бүтээж үйл ажиллагаа хийлгээд тэмдэглүүлээд зуруулаад авч үлдээд тэгээ хатгалах хэвээр тэгээд тэр яг эргээд тэр хүүхд өөрөө том болохоор тэр орон зайгаа эргэж аялаад өөрөө бас цаашдаа эцэг их болохоор тэр 10 ардыг хэрэглэх байх гэж би бас боддоо шүү дээ. Тэгээд юм бол суртал эцэгчүүд гэж зөвлөдөг. Тэр их чухал тийм. Дүгнэлт өгдөө. Ер нь л ялангуяа намаа төсөл чинь 0-5 нас гэ бага нас руу чиглэсэн байдаг болохоор бидний хувьд бол яг зурагт ном гэдэг илүү онцлдог. Тэгээд яг зурагт номон дээр бол яг нэг хоёр уншигчтай тийм эцэг их байна. Чангаар уншиж өгнө, эцэг асар амгалж чангаар уншиж өгнө, хүүхд хажууд нь сонсон давхар зургаар нөрөө намаа уншина. Тэгээд эргээд нөгөө хит уншуулад ч юм уу нөгөө дуртай болсон номоо насан турш хүн хажууд нь байхгүйсэн ч гэсэн өөрөө барьж аваа зураглалаар ингээд унших боломжтой байдгаар амар онцлогтой. Тэгээ дээрэс нь яг нөгөө яг тэр нэг суур одоо сурталчилгын чадварын суухын насан дээр ингээд нөгөө номтой харьцаад сурцсан. Тэгээ юмыг ойлгоод бодоод тугаагаа сурцсан. Хүүхчин дараа нь эргээд нөгөө юм зурагтай биш те нөгөө нэг илүү хүндэрсэн агуулгатай бичвэр урттай намаа уншаал гэхээр нөгөө нэг тэр зурагжуулдаг тэрхэн давхар ажиллаад өөрөө төсөөлөн бодоод сэтгэл цаашаа явждаг. Тэгэхээр ерөнхийдөө л
боддог, сэтгэдэг хүн болгоё гэвэл багаас нь эхлээ хүүхдтэйгээ ном уншия. Ном чинь өөрөө бидний тэр ажлыг маш их хөнгөвчлж байгаа хэрэглэгдэхгүй байгаа байхгүй тий. Тэгэхгүй бид нэр ингээ зүгээр нэг амар олон сэдвээр хүүхдтэйгээ ярилцъя. Ингэж хөгжүүлэн тэгж хөгжүүлэн ингээл өөрөө агуулга бэлдээл тий. Энд тэндээс зураг хаагаал ингээл хүүхдийг нийлүүлэл ярина гэдэг чинь өөрөө амар хүндрэлтэй та. Гэтэл яг энэ бэлэн гарцсан тий ийм сайн чанартай номнуудыг ашиглаад энийг хэрэглэгдэхгүй болгож ашиглаад хүүхдээ хөгжүүлээ, бодуулъя, сэтгүүлье. Хүүхэд 6 бараг 8 наснаасаа эхлээд абстракт юм ойлгодог гэсэн гэж бодож явдаг байсан чинь яг орчин үеийн судалгаанууд бол үгүй тэрнээс өмнө хүүхэд хийсвэр ойлголтыг хангалттай ойлгох хэмжээнд болцсон гэдэм билээ. Тэгээ яг одоо жишээ нь энэ номыг харуулхад энэ зүгээр амар абстракт ном. Жишээ нь амьдралыг дүр болгоод оролцсон байхгүй. Би бол амьдрал гээд амьдрал хаана явдаггүй, юун дээр жишээ нь юмыг амьдруулдаггүй тий. Одоо үхэлтэй бас хамт зэрэгцээд байнга ингээ явж идэг нэг эзэн том жирэмсэн амтан болгон дээр ингээд би хамт байгаа гэд нөгөө ивэл ингээд ивэгээд байж байгаа гэдэг ч юм уу тийм ийм амар абстракт одоо жишээ нь хэдхэн секунд ганцхан өдрийн турш оршоол өнгөрдөг үе бас байна гэх мэт амар абстракт. Одоо ч уусаа бид нар л ингээд нас явах тусмаа л ингээд тоотой амьдсаар байгаа л ингээл дуусна шүү дээ. Гэтэл өнөөдөр ягаад хүүхэд эртний урлагийн цагт эсвэл эд шидийн оронд ягаад энэ цаг хугацаа орон зайн өөр шилжилтэнд те өөр ертөнцийн асуудлуудыг ярьж чадаад байнг бол тэр хийсвэр сэтгэлээ бол хүүхэд заягдмал төртөм шиг надаас байхгүй. Тэгэл томьёо тэгээд одоо зөв дадал хэмшилгээр гал тэгэл дуусаа шүү дээ. Тэгэхээр хүүхэд бол гайхамшигтай тийм бүтцтэй л зүйл. Зөв миний зураач хүний тэгж боддог.